цагдаагийн байгууллагын ажилтнууд, за мөн тагнуулын байгууллагаас ажилтнууд оролцсон, за мөн прокурорын одоо прокурор, шүүх шинжилгээний албаны ажилтнууд оролцсон юм ажлын хэсэг гарч уг асуудлыг газар дээр нь эрүүгийн байцаан шийдэх хуулийн дагуу хойшлуулах шиг ажиллагаа явуулж шалгасан. За ингээд шалгаж үзэхэд бол одоо сонгуулийн хуулийг одоо зөрчсөн юм одоо ямар нэгэн үйлдэл холбогдлолтынд одоо тогтоогдоогүй. 19-с хойш тэр ардын намын одоо нэр дэвшигчтэй холбоотой тим гомдлуулал биш 10 дугаар дараагийн хооронд ирэх одоо хүртэл ирэх байна. Тараахснаа гэж хэлээ гэсэн байхгүй юу? Тэгэхээр чи ингэрэ. За нэг шил харж ин гэсэн гэрээ. Нэг уутаж гэх хүүхд мөхт гэсэн хэлээ. Тэгээ би бас юу шиг юм гэж юу хэлээ. Нэг уутаж гэх нэг жүүс гэсэн энэ ураг гэсэн хэлчихгүй байд. Хэлж байгаа байхгүй юу? Тэгээ би ямар өнгөж юу гэж хэлэх юм бэ гэдгсэн. Тэгээд хүн гүтгэжтэй юу ямар ээлж жайлт байхгүй чинь нэрээс ардын намаас юу юм чи явахад батгүй. Яах юм өөрөө гэж хэлсэн гээл. Ардын намаас юм чи ерөө сайхан юм байхгүй. Тэгэж тэгээд ямар асууж явсангүй багийн дараа 2 дугаар дараа хэмтгүүл явсан чи хэлээ. Тэгсэн байхгүй. Тэгж би ямар хөнгөсөг мэдэхгүй хажуулаад хийн гэж хэлээ. Төмөргөө гэж. Нөгөө доогоо гэдэг чинь. Одоо тэгэхээр одоо энэ надад нэг ч гэсэн байхгүй тэгээд яг зүйлсний 100 мянган гараад гэсэн байхгүй юу. Тэгэхээр би чинь юу юм уу гэж тэгж чадгээд надад гаваа зүгээрээ гэдгсэн байхгүй. Тийм аваад ингэ. Гаваагийн Батгууд Аццугийн зөрөгт гэсэн энэ арх одоо атсан машин байж байна. За энэ одоо зүйлийг энэ 12 сумын 4-р цэцэрлэгийн баруун талд одоо атсан машин гэж тарааж байгаа энэ 6 тарахж байгаа. Нэг видео бичлэгээр 12 сумын иргэн 7-р багийн иргэн Атсан намын гишүүн Пүрв гэж хүн 12 сумын 3-р багт иргэдийг одоо аригтуулж байгаа. Тэр нь одоо бас видео бичлэгээр одоо баталгаажсан. Үүнийг бид одоо сонгуулийн байгууллагад өгсөн байж байгаа.